Эрхэм хүндэт тэнгэр шүтлэгтнүүдээ мөнхөх тэнгэрийн ивэлд монголчуудаа эрхэм хүндэт энэ нэвтрүүлгийг сонирхон үздэг та бүхэндээ амар амгалан айлтхан мэдчилж байна. Бурхны алдар суу зорилгын төлөө энэ дэлхийд өөрчлөлт хийх боломжийг олгохын тулд төгс хүчит Бурхан танд гэрлээ тусгах болтугай. Таны бүх төлөвлөгөө амжилттай болно. Дэлхийд Бурхны амар амгалан итгэл найдварыг тусгах болтугай. Энэ жилд үрд Бурханд алдар ба хүндэтгэл орших байх болтугай. Шинэ жилийн мэнд хүргэе. Ромын Пап 14-р Лео. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин зул сарын баярын ёслолд оролцов. Тэрээр Оросын үнэн алдартны сүм улс орны ард түмний нэгтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан гэдгийг онцоллоо. Оросын үнэн алдартны сүм болон бусад христийн шашны урсгалууд, нийгмийн эв нэгдэл, бидний баялаг төв, соёлын өвийг хадгалах, залуучуудын их оронч, оюун санааны болон ёс суртахууны боловсролд оруулсан асар их өвөрмөц хувь нэмрийг би гүнээ сэтгэл хангалуун байгаагаар тэмдэглэж байна. Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе. Мөн шинэ жилийн мэнд хүргэе. Та бүхэнд үргэлж амжилт хүсье. Таны хамгаалагч сахиусан тэнгэр байх болтугай. Эх орныхоо төлөөх үйлсэд баярлалаа. Баярын мэнд хүргэе гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путин хэллээ. Үүнээс өмнөх үеийн Монголын минь түүх, буянтай, чадaltaй эрдэмтдийн хүчээр улам тодорхойлно. Монгол түрэг уйгурууд өөрсдийн өвөг дээдсийг чон нохойн гаралтай хэмээн үздэг байсантай ямар нэгэн холбоотойг харуулж байна. Түрэг, Энэтхэг, Америкийн нэгдсэн улс болон Европын олон улс оронд хүнүү нарын нэрийг гол төлөв хүн хэмээсээр ирсэн үнэн байдалд илүү нийцэж байгаа юм а. Академич Эренчин нар тэргүүтээ эрдэмтэд хүн хэмээн бичдэг байсан боловч Монголын түүхийн нийгэм батуудад баг, дунд, дээд сургуулиудын сурах бичиг, гарын авлага, цөмд нь хүнүү хэмээн бичих явдал ягштал тогтсоор энэ нэрээр нийтэд хэвшжээ. Манай өмнөх 3 дугаар зуунд Төв Азийн нүүдэлчин аймагуудын дундаас монголчууд бидний өвг, хүнүү нар анхны төр улсаан байгуулж түүхэн тод мөрөө үлдээсэн. Хүнүү нарын төр улс нь 300 гаруй жил оршин тогтносон. Хүнүү нар тэнгэр шүтлэг бүхий бөө мөргөлтэй улс гүрэн байсан юм. Хүнүү нар нь нэн төрөв тэнгэр газар, өвөг дээдэс, онгон шүтэн, лус авдагт шүтэн өргөдөг байжээ. Сурвалжит язгууртан нар лууд хотдох шанин өргөө ордны тахилгын сүмд цуглаж мөргөл үйлдэн төрийн бодлого аливаа чухал хэрэг явдлын холбогдлолтой зөвлөгөө хийдэг байжээ. Хүнүү нар улсын эзэн савдаг, усны эзэн лус, бас бус онгон шүтэн шүтдэг байжээ. Монголын аль альны тотим онгоны тоонд чон, марал буг, шонхор шувуу тэргүүтээ аратан жигүүртэн дээвэр байр суурь эзэлж байсан бөгөөд цөм уртын дуутай байсаар ирсэн. Тэнгэр бол хүнүү улсын цор ганц дээд шүтэн байсан боловч дэлхийн ертөнц өвөг дээдэс, газар ус гээд бас өөр олон янзын дээд шүтэн байдаг байжээ. Бөө удган нар онгон сахиустай харилцсан, өвчтнийг эмчлэн, мэрэг төлөг уйлдэн, хувь заяа, ирээдүйн төлөвийг урьдчилан мэдэж хэлж өгнө. Сайн сайхны өрөөл уйлдэн, дайсны сүр сүлдийг дарж ялагдалд оруулахын тулд эрэх зам дээр нь хараал зөвхөл хийгээд орхиж одох зэрэг янз бүрийн үйлдэл хийдэг байжээ. Хүн нар тахилгын сүмдээ алтан онгон тавьсан мэдээ байдаг боловч дийлэнх нь ихэнхдээ мод чулуугаар хийсэн онгонууд тавьдаг байжээ. Эдгээр онгонуудыг тахдаг бөө удган хүнүүд маш олон бөгөөд их хүч нөлөөтэй байжээ. Хүнүү гүрэн 928 онд хувцсны тусгай хууль гаргаж байжээ. Эндээс бид нэг дүгнэлтэнд хүрч байгаа бөгөөд тэр нь хүнүү нар мөнх тэнгэрийн шүтлэгтэй байхдаа чухам хүү дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн төр улсыг байгуулжээ. 2025 онд Туваагийн бөөгийн байгууллагыг үндэслэгч Кенин Ловсаны 100 жилийн ог тэмдэглэсэн билээ. Кенин Ловсаны нэрэмжит медалийг Туваагийн төлөөлөгчдөөс хүлээн авч хүндэтгэлийг нь цэнгүүн дээр гардуулсан байна. Монгол бөөгийн байгууллагын үндсийг тавих, хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, уламжилт соёлын үнэт өвийг хамгаалах үйлс, уламжлал болон удмын бөөгийн үнэт өвийг авч явааг үнэлж, Туваагийн бөөгийн байгууллагаас Кенин Ловсаны 100 жилийн ой медалаар шагнасныг Монгол бөөгийн дархан зайран Батчаргал, Монгол бөөгийн их удган Бадам сүрэн нарт олгосныг гардуулж өглөө.
Москвагаас төлөөлөгч ирж Монгол буугийн нэгдсэн эвлэлд шагнал дурсгалын зөвлөх гардуулсан байна. Тэдэнтэй хамт Бородын буугийн дээж төвийн удирдагчид ирсэн байлаа. Аль нэг байгууллагын санаачлагаар овоо босгодох, жил болгон бурхан алдуун дахилга хийдгийг цэгцлэх цаг болсон. Манай байгууллага зөвхөн төрийн сонгуулийн жилд нэгдсэн дахилга хийж нэр дэвшигчдийг тэнгэрт мэдүүлдэг төрт ёсны зан үйл хийдэг. Шинэ оны босгон дээр Оросын холбооны улсын Туваагийн төлөөлөгчид нийслэл хотод ирж ажлын уулзалт хийсэн билээ. 2025 он Туваагийн буугийн байгууллагын хувьд томоохон үйл явдлаар баялаг жил байлаа. Төлөөлөгчид бүх Оросын болон Туваагийн дээд буу, Дончин оол, Кара оол, Тэлшвичийн мэдлэгийг Монгол буугийн нэгдсэн эвлийн ерөнхийлөгч Жаргал сайханд гардууллаа. Зочдод хүндэглийн зоог барьж ажил төрөл зохицуулалтаа ярилцав. 2026 он гараад хамгийн анхны гадаадаас ирж уулзсан зочин маань Халимгийн анд Баатармын байлаа. Монголд хуурхтны нэг тасархай Халимгийн нөхөдтэйгөө уулзах дурсамжтай. Хамтдаа зоог барьлаа. Уулзах бүрдээ Халимгт хийсэн залбирлаа ярилцсанаа. Халимгт анх очихдоо Монгол буугийн нэгдсэн эвлэлийн анкетаар шүүж Халимгт байдаг ганц монгол оюут Удган Бэндриагийн хаягтай байсан. Харин үүнийг Баатармын амархан олоод өгсөн. Баатарын машин суугаад ганц модны булаг очлоо. Ганц мод нь андашгүй юм. Алсаас олон суврагал харагдана. Иргэн тойрон сувраг барьчихсан болохоор ганц мод нь харагдахгүй, суврагал тодорно. Дөхөөд очихоор ганц мод харагдана. Ганц мод нь тодорхой учир шууд л булгийг асуулаа. Тэр байна ширэгчгсэн гээд эргийн доод үзүүр байгаа хоосон саналыг заасан. Ямар ч байсан зургийг нь авчихв. Монголоос авч гарсан арц аргал хоёроо асаагаад Удган Бэндрия хуураа татав. Эргэн тойрон байгаль ертөнц өнгөө хувиргаж, үүл бүрхэж, ширүүн бороо асгарав. Тун удалгүй үүлний цорхоогоор наран гийж, төрөл бүрийн шууд цугларч, өнгө бүрээр чуулан дуугарч билээ. Дараа нь давхар солон гарч бид дурсгалын зураг авахулж билээ. Монгол буугийн гайхамшигыг харуулсан агшин хэдхэн минутанд болоод өнгөрөв. Ганц модны булаг зогсоод гайхамшигыг бүтээсэн Удган Бэндрия тусалсан Баатартаа мөнх тэнгэрийн төлөө мөнгөн шонхор медалаа зөөж өглөө. Миний өгч чадах юм энэ л байлаа. Халимгийн хилмигсдийн хөшөөн дээр залбирал хийсэн бас л бороо орсон. Тэр өдөр олон 100 жил хүлээсэн нулимсан зангираа зад тавин баяр гунигийн туслаа тэнгэр нь бидэнд харамгүй илгээсэн. Мөнх хөх тэнгэр минь баярлаа. Нэгэн залуу зодож буй удагны зураглал өвөр Монгол даяар тарсан байдаг. Энэ мэдээг Монгол буугийн нэгдсэн эвлэлд хамгийн түрүүнд мэдээлсэн. Бид уг мэдээллийг дотоод хаалттай мэдээлэл тавьсан байсныг зөвшөөрлгүйгээр нэгэн удган сошиалд түгээсэн байлаа. Улмаар дүрдээ хит орж малчин залууг зодсон зураг нийтэд сурталчилсан тавьсан. Чи миний анх хэрэглээр хөдөө тавьдаг. Чамдаар би яагаад хөдөө тавьж болчихгүй? Чамдаар би яагаад хөдөө тавьж болчихгүй юм бэ? Яа тавьж болчихгүй? Чи миний уул аваан дээр хөлөө тавьдаг. Чамдаар яагаад хөлөө тавьж болчихгүй? Ахад тавих юм уу чи? Тэхгүй оргиодгүй алаа тэхгүй. Би намайг Армагаар нь яам мэдөө. Бас яам мэдөө. Миний удаач руу. Миний дахилттай. Хайхат руу савсан хэм бол чинь хогтон тассан мэдөө. Юу гэж одоо? Чи ажино. Миний гадаа өмсөв. Тэгээд өвөр Монгол төгтөл түүний хүүг нэгэн удган зодож байгаа зураглал тарсан байдаг. Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагын төлөөлөл бидэнтэй ирж уулзаж байсан. Уг зодуулдаг залуу бол тэнгэр шүтлэгтэн тэглээгээ түүний шүтлгийг ашиглан доромжилдог нь Монгол удганы буруу хэнд тодорхой. Тэрээр өмнө нь тэрхүү малчин айлаас 8 хонь гаргуулж улаан махыг нь болголгүй түүхийгээр нь 8 зүгт газар ухаж булуулсан байдаг. Тэр олон малын улаа үдсэн цусан зан үйл ойр холбгүй монголчуудад түгэн дарж нэг хэсэгтээ олны хил амны яриа болсон ажээ. Тэгээд өвөр Монгол малчны хүсэлтээр Монголын буугийн төв байгууллага Монгол буугийн нэгдсэн эвлэлд хандаж асуудлыг зөв голдролоор нь шийдэж өгөхийг хүссэн байна. Монгол буугийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл болгон
Монгол удаганыг илгээж тухайн малчин айлд засал зан үйлийг хийж өгсөн билээ. Монгол буугийн зан үйлч сайхан болсон. Малчин айлын хүмүүс Монгол уламжлалт зан үйлийн талаар ойлголттой болж сэтгэлд нь нийцсэн сайхан дурсамж ярив. Эхнэр нь олон мал нядлахвэ гэсэндээ сэтгэл түгшиж айж байснаа хэлв. Энэ өдрөөс эхлэн гэр дотор шинэ уур амьсгал бий болж ажил үйлс сэргсэн тухай аян замд явж байхад хожим бидэнд битсэн байдаг. Монгол уламжлалт, удамшилт, тэнгэр шүтлэгт бөөвл гайхамшиг шүү. Өнөөгийн хөөж шар хошууны нутаг дэвсгэр нь шар хэлт монголчуудын хуучин нүүдэлчдийн нутаг Эзэн хааны бэлчээр нутаг юм. Хөөж шар хошууны төв талбайд нутгийн малчин хөөн биднийг хадаг барин өгцөн билээ. Биднийг очиход хөөгийн гэргий Монгол дээл хувцас өмссөн хүүн биднийг угтан тосож золголоо. Гэрийн хажууд адууны уяа зэл малын хотгон дотор өндөр ишин цойрлсон цагаан сүл байхаагаад Монгол айлыг илтгэх хажээ. Өвөр Монголын малчин айлуудын амьдрал эрс дээшилж, хөгжил дэвшил хурдтай явж буйг анзаарагдана. Монголчууд хил даван Өвөр Монголын уудам нутагт худалдаа наймаа хувийн харилцаагаар зорчдог. Монгол улсаас Өвөр Монголд аялах харилцаа тогтооход төрөлх хил нэгтээ нь өргөн боломж олгож байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг гэд бүхий л талаар дэлхийн тэргүүлэгч гүрэн болоод байгаа. Монголд өргөжөнд хэлсэн бөө улсын дотор багтаж шингэхэ болоод Өвөр Монголын нутагт тэлэн өргөжих болсон. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хувьд сошиал ертөнц хаалттай. Сүүлийн 20 жил монголчууд бөө шүтлгийг Өвөр Монгол түгээхэд гол үүрэг гүйцэтгсэн. Монголчууд ч гэсэн Монгол туурхны үндэсний өв уламжлал болсон тэнгэр шүтлэгт бөө мөргөл оршсоор ирсэн. Өвөр Монгол анх өргөн дэлгэр ойлголтыг өгч бөө шүтлгийг түгээн нэгэн эрхэн удган байдаг. Их олон газар зочилж олон жишээ босгосон нэгэн. Хожим хэрүүлийн хорлол болж монголчуудын атааж төөнийг алж чадаж нэр хүндээ унагсан. Харилцан унгаалтсан. Монгол улс бүгд найрамдах Хятад ард улсын хооронд сошиал харилцааны ялгаатай байдлыг Монголын нэгэн удан ашиглаж Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн бүтээлүүдийг зөвшөөрлгүй ашиглан CD-нд бичиж худалдаанд гаргаж асар их орлого олсон бүлэг хүмүүс ч бий. Зарим хүнд Өвөр Монгол гэхээр мөнгө нүдэнд нь харагддаг. Монголын нэртэй зүстэй, алдартай, нэрэнд хүрсэн улаач нар бүгд л Өвөр Монголд хүндлэгдэн өргөдсөн байдаг. Энэ бол зүй ёсны хүнлэл. Тэд хэрхэн Монгол тэнгэр шүтлгийн нэр хүндийг хамгаалж чадсныг Өвөр монголчууд үнэлж дүгнэж байгаа юм аа. Сайн нэрийг муу л амархан дарчдаг. Нутгийн хүндлэлийг даахгүй зочид буудал архитан согтуурсан, аарсан, завхаарсан, нэгээ мөрдөж, зураглалыг нь авч тарааж, нэр төрийг нь унгааж, үйлдэл хийсэн, худал мэрэг төлөв тавьсан, хит өндөр үнээр зан үйл хийсэн, гэр бүлийн 5 хүнийг бүгдийг нь бөө болгосон гэд олон муу үр дагавар нийтэд төгөх болсон. Бидний алдаа тэнд нээлттэй түгээгдэж ам дамжин яригддаг. Монголчууд мэдээллийн технологи өндөр хөгжсөн. Хуулиа чандлан хатуу сахидаг. Бүгд найрамдах Хятад ард улсад яваагаа заримдаа мартаж хүн хоорондын зохисгүй харилцаа үүсгэдэг. Тэнгэр шүтлэг бөө мөргөлийн нэрийг ашиглан заллин хийж, мөнгөнд шунхаарч, гэмт хэрэгтэн болсон иргэд цөөнгүй байна. Хүчирхэг гүрэн өөрийн нутагтаа иргэнэ. Ингэж бусад улсын иргэнд доромжлуулаад байхгүй. Хатуу дэг хууль журамтай улс билээ. Оросын холбооны улсад тэмдэглэж буй эх орноо хамгаалагчдын өдөртэй холбогдуулан Монгол улс дахь Оросын холбооны улсын элчин сайдын яамд хүндэтгэлийн бүлээн авалт боллоо. Арга хэмжээнд ирсэн зочдын дунд Монгол улсын янз бүрийн яам агентлаг, газар болон дипломат корпус, эрдэмтэд, соёлын зүтгэлтнүүд, уран бүтээлчид, түнчлэн Монгол улсад амьдарч буй Оросын эх орончид, иргэний нийгмийн идэвхтнүүд 20 дугаар зууны дунд үеийн цэргийн мөргөлдөөний Монголын Ахмад ажидын өндөр албан тушаалын төлөөлөгчд байв. Баяр хүргэсэн илтгэлийг Оросын холбооны улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков, мөн элчин сайдын яамны цэрэг агаарын цэргийн атташе хошууч генерал Петруны нар тавьсан юм. Энэхүү арга хэмжээнд Улаанбаатар хот дох Оросын үнэн алдартны ариун гурвлын сүмийн тэргүүн хам Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан нарын төлөөлөл оролцлоо. Мөн оролцогчдод Жултура музейгээс авчирсан Маршал Рокоссовскийд зориулсан үзэсгэлэнт толилуулсан байна. Монгол бөөгийн
байгуулах анх удаа Америкийн нэгдсэн улсад болж байгаа сонгуулийн ажиглагчаар оролцсноо дурсан санаж байна. Төв зааланд ороход тусгай төлөөлөгч хүлээн авч Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Баумгантай уулзолов. Америкийн нэгдсэн улсын өнцөг улам бүрээс сонгуулийн үйл явцыг тасралтгүй дамжуулна. Сонгуулийн үйл явцын талаар тодорхойлсон мэдээллүүдийг шууд өгч байлаа. Цаг тутам сонгуулийн явц нарийн бөгөөд маш тодорхой мэдээлж байлаа. Америкийн нэгдсэн улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ричард Баумганы урилгаар ирсэн зочдод талархал илэрхийлж зохион байгуулсан хамт олондоо баярснаа хэлээд Америкийн нэгдсэн улсын сонгуул болон түүний Монголд хэрхэн нөлөөлөх талаар санал бодлоо илэрхийлснээр үйл ажиллагаа завсарласан билээ. Монгол бүү олон зууны түүхэн замналтай. Олон мянган жилийн түүхэнд Монгол бүү өөрийн баатарлаг түүхэн үүргээ бүтээсэн. Монгол бүү бол эзэн хаадын үнэнч цэргүүд байсан. Тэр түүх улам тодорхойлно. Тэдний түүхийг баллуурдах гэж түүхийн явцад олон ч бэрхшээлийг бий болгосон. Төр тулсынхаа төлөө тэдний урсгасан цус, зориулсан ам, асгарсан хөлс, амьдсан зүтгэлийг хизээ нэгэн цагт дурсдаг болно. Улаач нар бол их хүннүү Монголын эзэнт гүрэн, эзэн Чингис хааны болон төр түмэн олны төлөө бүхий амьдралаа зориулж ирсэн дайчин эрс, Тэнгэрлэг өвөг дээдсийн уламжилж ирсэн өвийн залгам чалаа. Үндэсний язгуур шүтлгээ үргэлжлүүлэн авч яваа Тэнгэрийн дайчид билээ. Түүхэнд анх удаа бөөнөр нэгдэж, нэгэн байгууллагад хамтарч зүтгэж, эх орон ард түмнийхээ төлөө ажиллах зорилтыг дэмжигч нарын нэг нь Монгол бөөгийн их зарин Одонхүү билээ. Монгол бөөгийн төрт ёсны зан үйлийг сэргээх, боловсронгүй болгох их ажилд хамтран зүтгэж яваа. Тухайлбал 2012 онд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх, хар зурхны хөх нуурт болсон их тахилга, бурхан алдан хайрхны Хүнүүгийн ноён уулын, Монгол улсын толгой уул Жаргалт хан хайрхны, Утхан тэнгэр хайрхны, Ганган уулын, Монгол улсын тулгуур хөл уул Хөх уулын, өмнгийн 33%-ийн бүх цэргийн хар сүлдний тахилгад толгойлж хөөсөн зэрэг Монгол уламжлалын өвийг эртний ёс жаягаар нь түгээхэд биеэр үлгэрлэн манлайж оролцсон юм билээ. Уламжлалт дэг ёсоор төрийн тахилгыг хийх чиглэлээр хийсэн эрэл хайгуул маш үнцэнтэй юм. Монгол бөөгийн их зарин Одонхүү Монгол эх орондоо төдийгүй Монгол тургатны үндсэн газруудад бөөл хийж тахилга хийсэн байдаг. Тэнгэр шүтлэгтнийг төлөөлж орчин цагийн бөөгийн байгууллагаас анхдагч болон халимгийн ганц модны бол Туваагийн Инэсийн мөрөн, Саяны нуруу, Бух ноён, Байгаль далайн олхны бөөгийн арал, бүгд найрамдах ардчсан солонгос улсын Монгол хатны онгод бөөлд хийсэн их зарин. Их зарин Одонхүү хүний удам зүй угсаатны өв соёлыг судлан уламжлуулах, мөнх тэнгэр шүтэн байгаль дэлхийг хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа билээ. Мөн ард олон залуучуудад зориулан тэнгэр шүтлийн уламжлалт ёс, угсаатны зан заншил, зан үйл, байгаль дэлхийг хайрлан хамгаалах, удам судар, үгийн бичиг бичиж Монгол улсын бөөгийн зан үйлийг уламжлалт зан үйлээр дэлгэрүүлэх, хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж Монгол ойрдын угсаатны зан заншил, тэнгэр зүйлийг судалж, бөөгийн шүтлэгтэй холбоотой олон бүтээлийг боловсруулахад бичлэн оролцсон байна. Монгол бөөгийн ёс зүй хэмээх бөө нарын үндсэн хуулийн эхийг боловсруулахад Бат сайхан, Жаргал сайхан, Одонхүү нар хамтран ажилласан байдаг. Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн чиг үүрэг, үйл ажиллагаатай холбогдлолтой тулгымдсан олон асуудлыг шийдвэрлэхэд шуурхай, чанартай, манлайлан зүтгэдэг юм. Монгол бөө уламжлалт ёсоор хөгжүүлэхийн төлөө бүхий л амьдралаа зориулсан. Монгол бөөгийн 2016 оны шилдгийн шилдэг нийгмийн зүтгэлтэн зарим шагналыг хүртсэн. Одонхүүнд зэвсэг төвчөнд 11 жил, төрийн ба төрийн бус байгууллагад 23 жил ажиллахдаа зэвсэг төвчөнд мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэх, эх орноо батлан хамгаалах үйлсэд зөвхөн хувь нэмрийг оруулсан. Зэвсэг төвчөнд ажиллах хугацаанд айрамд холбооны 3000 гаруй бага мэргэжилтэн бэлтгэж, залуу үеийг бие биелдэр, оюун санааны өндөр хаттай болгон улс ардын аж ахуйд шилжүүлсэн байдаг. Цэргийн хүндэт медаль, ардын хувьсгалын 90 жилийн ой медаль, залуучуудын холбооны цэргийн алдар алтан медаль, мэдээлэл холбооны тэргүүний ажилтан цол, Монгол бөөгийн төв байгууллагын мөнх тэнгэрийн төлөө хөрөл шонхор, мөнгөн шонхор, алтан шонхор медалаар өвгөн 7 од одонгоор тус тус шагнагдсан. Залуу үеийг
цэрэг эх оронч үзэл, байгаль эх орноо хайрлах, хамгаалах үзлээр төлөвшүүлэх, тэнгэр үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр. Он удаан жил идэх зүтгэл гарган үр бүтээлтэй ажиллаж байгааг үнэлж, төрийн дээд шагнал Байлдааны говьяаны одонгоор шагнасан байна. 2017 оны 7 дугаар сарын 19-ний өглөө Завхай аймгийн төв Улаастай хотоос Монгол буугийн нэгдсэн эвлэлийн цуваа Отгон тэнгэр хайрхны зөв 40 гаруй машин нэгэн зуунд орж дэг журамтай хөдөлсөн сүрлэг бөгөөд өнгөлөг харагдаж байлаа. Их хайрхны өмнө талаас төвдийн шарын шашны зан үйлээр хийсээр ирсэн тул нэгдсэн их тахилгаа тэнгэр шүтлэг бөөм өргөлөөр хийж байгаа тул их хайрхны ард талаас сонгон хийсэн билээ. Төв асар барьж хоёр тийш бусад майхнууд цуран буулаа. Монгол буугийн нэгдсэн эвлийн дээд цэцгийн хуралдаанд 45 дугаар өргөдгсөн хуралдаан болж бүх тахилга болон улаач нарын бэлтгэл ажлыг хэлэлцэн тодорхой үүрэг чиглэлээр хангалаа. 7 өвгөн одны тахилгад оролцогчид өөр өөрсдийн угсаа язгуурыг харуулсан өрмөц зан төрхийг тусгасан Монгол туурхтан дарахад халах, вред, урайхай, дөрүүд, ойрд, бараг, хотгойд, торгууд, туваа, цаатан буугийн язгуур, отог овгууд бүлдийг хийж байлаа. Отгон тэнгэр хайрхны тахилыг Монгол буугийн их зарин одон хүү толгойлж буулсан билээ. Олон удаагийн нэгдсэн тахилгыг өдөртөн зохион байгуулсан хашир туршлагатай их заринтай үйл хэрэгэ амжилттай хийж боллоо. Түүнийг залгаад Завхан аймгийн Яруу сумын харьяат Монгол буугийн тэргүүн утган мөнгөн сувд их хайрхны тахилгад тэргүүлж буулсан юм. Отгон тэнгэр хайрхны нэгдсэн тахилгыг Лусын их тахилгад Бадам сүм толгойлж болов. Бөөлтийн явцдаа залуучуудад олон талаараа нэм чухал чанаруудыг харуулж чадлаа. Монгол бууг уламжлалт дэг жайгаар нь авч яваа. Дараа үе бэлтгэгдсэн. Монгол буугийн нэгдсэн эвлийн удирдлага баяртай байна. Одоо цагт энэ чанар Монгол буугийн хөгжилд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм. Отгон тэнгэр хайрхны нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг Дорнод аймгийн Бөгийн хүрээлэнгийн Монгол буугийн тэргүүн удан цэрэн дэмэд толгойлж, дараа нь Монгол буугийн тэргүүн зарин Баяндун сумын буугийн зөвлөлийн удирдагч Бат Дорж, Монгол буугийн удган Жавцмаа тахилгын бөөлтийн төгсгөлд Монгол буугийн их зарин болд өөрийн онгодоо залж тэнгэрээ байсгсан билээ. Бород буугийн бүхэл бүтэн чуулга энд бөөллөө. Бородын 3 үеийнхэн бүгд хамарсан гэхээр тэнгэрийн тахилга содон сайхан байсан. Энд бас давтагдчихгүй буугийн зан үйл байв. Отгон тэнгэр хайрхны нэгдсэн тахилгын галын их тахилгыг Завхан аймгийн Төдөвтэй сумын буугийн зөвлөлийн удирдагч Монгол буугийн тэргүүн удган Сосор барам толгойлж болсон. Ийхүү Монгол буугийн нэгдсэн эвлээ зохион байгуулсан цагаан уул буюу Отгон тэнгэр хайрхны нэгдсэн их тахилга өргөн олныг хамарч амжилттай болж өндөрлөө. Завхан аймагт Отгон тэнгэрийн тахилгад онцгой үргийг Монгол буугийн тэргүүн удган Нөмрөг сумын буугийн зөвлөлийн удирдагч Сонин жаргал гялцэл биелүүлсэн. Ганц дайчин ганцаарддгүйг харуулж галтай цогтой ажилсаг аймаг сумын засаг дарагтай уулзаж тулах үедээ тулж олон хоног нойр хоолоо умардан их ажил амжуулсан. Завхан аймгийн зайран Дорж сайхан сэтгэл гаргаж чин сэтгэлээсээ зүтгэсэн ийм олон хүмүүсийн сэтгэлээр тахилга сайхан болсон. Түүхэн ач холбогдол бүхий Отгон тэнгэр хайрхны нэгдсэн тахилга бөөгийн түүхийг бас нэгэн хуудасаар баяжуулсан түүх болон үлдлээ. Сайн зүйлийн хажуугаар сар зүйл дагалдах нь юутай харамсалтай. Хамтарсан их үеийн явцад бөөлж байгаа улаачтай сар дотгор хийх, хориотой өргөл өргөх, бусдыгаа үл хүндэтгэн сагсуурах байдал зарим залуу улаач нар гаргав. Энэ нэг бус удаагийн үйлдэл асуудал юм. Ийм байдал гаргах нь өөрсдөд нь муугар нөлөөлнө. Залуучуудад зөвлөхөд ийм зан үйл нь улаачаа төлөвшүүлдэггүй. Хүчээ, онгодоо уцаах нэг нөхцөл болдог.